2014 онд шинэ Монгол сургуультай менежерээр ирсэн. За тэгээд 2014 оноос эхлээд манай унших чадварын ер нь бол онцлогоо хийгдэж хэлсэн. За тэгээд бид нэр өнөөдрийн багшийн судалгааны гол зорилго болохоор энэ унших шинэ Монгол сургуульд хэрэгжиж байгаа унших чадвар сайлгах шинэ Монгол аргыг одоо хүүхдүүд маань хэрхэн яаж уншиж сурж байгаа юм бэ? Түүнд ямар судалгаа хийгдэж байгаа юм бэ? Ямар онцлогоо хийгдэж байгаа юм бэ? Энэ онцлогооны одоо үр дүн өнөөдөр би одоо нэгэсний гаргаад цаашдынхаа ажилд бас дүгнэлт болгож ажиллах юм байнамаа. За тулгааны зорилго маань бол юм онцлогтой. За тэгээд шинэ Монгол аргын хувьд болохоор бид нар бол ингээд сургууль бол ерөнхийдөө бол одоо бид нар бол ихэвчлэн үеийн аргаар явж байгаа шүү дээ. Гэтэл шинэ Монгол сургуулийн хувьд бол хүүхдэд бэрхшээлгүй эцэг ихэд ямар нэгэн саад одоо учруулахгүйгээр багшд ачаал багтаа ямар арга байж болох вэ? Хүүхдүүд уушуул сургагдсан ийм аргын ирэлт гарсан. Тэгээ энэ 2015 оноос бид энэ аргынхаа ирэлтийг ерөнхийдөө одоо олж явахдаа гаргахтаа ерөнхийдөө дараах зүйлийг бол үндэслэл болгосон юм аа. За үүнд бол нэгдүгээрт нь Ямдаг багшийн хос бичиг зэрэг тайлах аргыг, за Болдоотор багшийн хятад хэлийг хэлбэр сурах арга, за бас Батбаатар багш Жавхлан туяа багш нарын саадгүй дөрвөн уншлах, саадгүй одоо сайн уншлахын номнууд гэд унших арга гэдэг эдгээр аргуудыг бид нар судалж агаад тэгээ эндээс шинэ Монгол аргын нэсгээ гаргаж авсан юм. Тэгээ энэ аргуудын онцлог нь болохоор жишээл Ямдаг багшийн арга дээр болохоор хэвлэгч үсгийг багцсан. Тэгээд тухайн одоо аваа үсгийг таниулахдаа гэвлэгч таниулахдаа үе төгсгөл байрлсан байдлаар нь ерөнхийдөө битүү үе дээр тулгуурлаад ингээ явцдаг. Тэгээ ерөнхийдөө ихүүд нь болохоор сонгож авсан ихүүд нь хүмүүжлийн ач холбогдолтой үгийн давтамж ихтэй тэгээд ямар ч зураггүй байсан. Энэ зураггүй байгаа нь хүүхдийн анхаарлыг сарниулахгүй тэгээд тухайн яг уншиж байгаа зүйл дээр гол одоо анхаарлаа хандуулахад их чухал юм лээ. За Болдоотор багшийн арга болохоор үг нэмэнд дэлгэрүүлсэх хятад хэлэлцээ өөр нөгөө үсэгт үе төсөг юу хэл учраас ингээд яасан ингээд саран гэрэл уншуу саран гэрэл ном уншуу гэдэг монгол хэлний нэгнээсний одоо өгүүлбэр нэмэнд дэлгэрүүлэх арга тийм ээ. За энэ арга дээр бол арга бол Болдоотор багштайсан. За Батбаатар багш Жавхлан туяа багш нарын арга дээр болохоор үг үсэг нэмэнд дэлгэрүүлсэн арга байсан. Ахаараа гэдэг. Тэгэхээр энэ одоо бүх одоо зүйлүүдийг бидний сургуулиуд энэ их сурвалжид байгаа зүйлүүдийг ерөнхийдөө базаад бид нэр унших чадвар тайлах шинэ Монгол арга гаргасан юм аа. Тэгээд шинэ Монгол аргын ерөнхийдөө онцлог нь бол ерөөсөө үг нэмсэг, үсэг нэмдэг, үе нэмдэг, үг нэмдэг. Ийм л одоо арга. Тэгэхээр энэ арга дээр ерөнхийдөө одоо ямар нэгэсний үеийн аргатаа яаж харьцуул судалсан бэ гэдэг ерөнхийдөө судалгаа бид нэр хийж үтсэн. Ер нь бол манай энэ шинэ Монгол аргатай унших арга дээр бол манай багш нар бол жилд бол ихтгэл бичсэн байгаа. За тэгээ шинэ Монгол аргыг бид нэр үеийн аргатай ингээ хашаалж судлахаар бид нар бол ерөөсөө ингээл хүүхдүүд маань 12 сарын сүүлхэд ер нь уншаа сурцсан байдаг. Тэгэхээр холболтыг бол ингээл 10 сарын 9 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл бэлтгэл хөтөлбөр үзэл тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө 10 сарын 1-ээс 12 сарын 20 ирэхэд манай хүүхдүүд унших арга авцсан байдаг. Үеийн арга нь болохоор бүх үсгээ үеэ мэдснийхаа дараа хүүхд ерөнхийдөө уншихаас нь уншдаггүй шүү дээ тийм ээ. За хоёрдугаарт манай аргын онцлог нь болохоор ингээ хүүхдийг урсгаж хэлдэг дунд нь ямар зогсож байдгүй. Ахаараа гэдэг. Тэгэхээр нөгөө энэ холболт нь өөрөө ингээд ямар зогсоцгүй учраас хүүхдэд бас уншихад маш их итээхэн байт юм лээ. За үеийн арга бол заавал үеэлдэг тий. Тэгээ үеийнхэн заагийг одоо тодорхойлдог. Тэгээ заавал эцгийн оролцоо хэрэгтэй байж ажиглагддаг. За уншиж байгаа хэвээр би бол түрүү хэлсэн үсэг үеийн нөгөө нэг давтамжтай учраас хүүхдүүд бол маш амархан одоо чэйжилдэг, нүдэлдэг. За тэгээд бас эцэг ихийн оролцоо их багтаа. Тэгээд хүүхдүүд маань үсгээ дуусаагүй мөртлөө төрүүлж унших боломжтой байдаг. Хоёрдугаарт нь багшийн оролцоог харах юм бол яг шинэ Монгол аргаар бол ангийн багш бол ерөнхийдөө хүүхдүүдэд дандаа юм гар хуруу дарагч агаар ерөнхийдөө дагуулan уншилт байдлаар ингэж авч хүүхдүүдэд авч явдаг. Энэ нь бас хүүхдүүдэд өөртөө үнэнч байх гэдэг нэлээ одоо хандлага төлөвшлөгөө суулгадаг. Үеийн арга болохоор хүүхэд жишээлбэл одоо уншилж чадахгүй бол багш бол үеийг тодорхойлох, заагийн тодорхойлох, тасалж өгөх эсвэл одоо ганцаарч уншлах гэх мэт багшийн зүгээс нэлээ ачаал шаардлагатай харагдаад байдаг. За яг эндээсээ үндэслээд яг шинэ Монгол аргын хувьд бол ерөнхийдөө ямар онцлогтой гэхээр үсэг үе үгээ их амархан одоо батламж ихтэй амархан тогтоодог учраас хүүхдүүд маань нөгөө би их чадаж байна, би одоо уншиж сурлаа гэсэн итгэл урмыг өгдөгөрөө их онцлогтой. Хоёрдугаарт нь сурагчдад хаагаараа үйлхвэ гэсэн одоо асуудал үүсдэг учраас шууд урсгаж уншдаг учраас холболтыг одоо их түргэн хугацаанд хүүхд авч чаддаг. За тэгээ хүүхэд одоо өөрөө нөгөө ингээд үсгээ урчилж ингээд дуудлага нь ингээд мэдэрчих юм бол урчлаад ингээд өөрөө ингээд уншаа сурчдаг учраас нөгөө хүүхд маань сурахын баяр баясгалан маш сайхан мэдэрдэг. За багшд бол ингээд нөгөө хүүхдүүдээ ингээд үеилэх үү яах вэ гэж зөвлөхөөс илүүтэйгээр нөгөө хичээл улам одоо сонирхолтой тулаамын аргаар хүүхдүүдэд дэмжих, онцлог, ашиглах, судлах зэрэг дээр одоо ингээд анхаарлаа хандуулаад явчихдаг юм аа. За яг шинэ Монгол одоо тэгээд энэ
унших чадвартай айлах ур чадварын уншихын чадвар уншихыг хэрхэн хийгддэг тухай гэдэг дээр бол миний гол одоо судалгаа байгаа 5 жилээ. За энэ дээр болохоор ерөнхийдөө манайхын унших чадварын уншилгааг бол 4 үе шаттай байдаг. За эхнийх нь болохоор унших арга барил эзэмшилтийн уншилгаа. Үүнийг бол бид нэр бие чадна хичээгээр гэсэн нэртэйгээр ерөнхийдөө 11-12 сард хийгддэг. За энэ дээр бол гол одоо онцлог нь болохоор хүүхдүүд маань үе шаттай арга авч чадчих үе гэдгийг харддаг юм. Үсгээ нэмж уншиж чадж гэнэ, үеэ нэмж уншиж чадж гэнэ, үгээ нэмж уншиж чадж гэнэ. За түүнээс гадна нөгөө энийг ээгийн утга ялгах, хээгийн утга ялгаж уншиж чадж гэнэ гэд холболтой зүг авсан гэдгийг харцдаг. Тэгээд яг уншилтын онцлог хийхдээ ерөнхийдөө эхний багц усаг буюу MS90 нөгөө хэвэ илээ үдсний дараа 11 сарын 10-аар уншилгаа хийгдээд хоёрдугаар шатны уншилгаа нь болохоор яг сарын дараа үлдсэн одоо гэвэрч үсэг дээр ерөнхийдөө багцын хүрээнд хийгддэг ийм онцлоготой. За хоёрдугаарт нь болохоор унших чадварын уншилгаа гэж байгаа. Унших чадвар эхнийх нь болохоор унших арга барил эзэмшилтийн уншилгаа. За унших чадварын уншилгааг бол ерөнхийдөө бас 2 удаа хийгддэг. 3 дугаар сар, 5 дугаар сард. За 3 дугаар сард бол ерөнхийдөө танил сэдвээсээ хийхдээ бид нэр одоо ингээд нөгөө миний номоо гаргасан. Тэгээ миний ном дээрээс ерөнхийдөө 10-аас 15 сэдв дотор ингээд аваа явчин. Тэгээд манай энэ танил сэдв ба танил бас сэдвийн хүрээнд хийгддэг уншлагын одоо уншлагын гол онцлог нь болохоор өмнө нь бол үе шаттай үзэжсэн бол энд болохоор тодорхой шалгуурын дагуу хүүхдүүдэд шалгаа явуулдаг. За энэний тухай би бас хойно нэлийн дэлгэрэнгүй өгүүлнэ. За тэгээд уншлагын хийгддэг алхамчлал буюу одоо боловсруулалтаа яаж хийгдэх тухайга ингээд товч мэдээлэл хүргэе. За нэгдүгээрт нь болохоор бид нар уншигч одоо сэдвээ боловсруулдаг. Унших сэдвээ боловсруулахдаа сэдвтээ нөгөө үсэг үеэ уншиж гэнэ, үсэг нэмж уншиж чадж гэнэ, үе нэмж уншиж чадж гэнэ, үг нэмж уншиж чаддаг. Яг энэ аргуудаа бүр яг ингээд илрүүлэх үс даалгавруудыг ингэж тавьж өгдөг. Ерөнхийдөө нэг 50-аас 60 хүүхдэд орчим хийн. За тэгээд дараа нь сурагчны бүрээр тэмдэглэлийн хуудас хөтлөн. За одоо ингээд энэ 1 2 3 дугаар түвшний уншлаган дээр сурагч одоо амар хэд яасан бүр агарсан, алдаатай, зөв дуудсан, буруу дуудсан. За юу нь одоо болж байгаа гэдэг ингээд нэг бичлэг ингэж хийж өгөөд дараа нь үүнийгээ яах нь бүгдийг нэгдүгээр ангийнхаа хэмжээнд ингэж дүгнэж гаргаж ирнэ. Тэгээд энэ үеийнхаа багш нартаа за бүгдээрээ хүүхдүүд маань одоо нэгээс өсөг нэм унших буюу энэ хараа битүү яраас ихшиг залгаж уншихтаа, гэврийг залгаж уншихтаа хүүхдүүд маань алдаад байна шүү. За үе араас үеийг залгаж уншихтаа хүүхдүүд маань алдаад байна шүү гэд эндээс бид нар нөгөө ерөнхий гаргалгаагаа ингэж юун дээр алдаж байна гэдгээ оншилчаад эргээд түн дээрээ ингэж ажиллаад буцаад хүүхдүүдтэй ингэж хурж ажиллахыг хичээ. Тэгээ за ингэж унших арга барил эзэмшилтийн 2015-аас 20 оны 5 жилийн үр дүнгүй ерөнхийдөө ингээд бие чадна 11 сарын онцлогоо, хичээгээр 12 сарын онцлогоо. За тэгээд энэ саруудын онцлогуудыг багш нэг оноор гаргаад энийг эргээд ингээд нэгтгэхэд дүгнэлт нь ямар дүгнэлт гаргаж ирж байна гэвэл жилийн жилд ер нь бол ингээд ихэнх одоо энэ арга барилын онцлогоо бол нэг 65-аас 86 хүртэл хувь дотор ингэж хийгдэлцдэг. Бид нэр унших аргынхаа одоо үе шатыг их сайн тавьж чадах юм бол хүүхдүүд төдий чинээ сайн уншиж чаддаг. За энэ дотроо ялангуяа ингээд нөгөө шат чатандаа багш нь ингээд дүгнэлт гаргасан байгаа. За нэгдүгээр шатан дээр бол хүүхдүүд нөгөө ихшиг үсгээ бол гээгүүлэгч үсгээ маш сайхан цэвэрхэн дуудаас урчдаг. Тэгээ нөгөө ихшиг үсгийн дуудлага, хос ихшиг, урт ихшиг, богино ихшигийнхаа одоо хийж байгаа те дуудлагыг их сайхан зөв ялгаж дуудана, үсгээ их сайхан бүрэн чийдсэн байдаг. За энэ үед бол хүүхдүүд ихэвчлэн гаргадаг алдаа бол энэ 99 илийг бол ерөнхийдөө хийх чадахгүй тохиолдол сүүлийн үед бол нэлээд тийм хэлний одоо асуудалтай хүүхдүүд гарч ирдэг. Энийхээ судалгаагаар онцлогоор бид нар бас энэ хэл заслалын одоо засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг бас гаргаж ирдэг юм аа. Ер нь нэг үед бол нэг 4-5 хүүхд бол жил болгон гарч ирдэг. За тэгээ нөгөө богино ишиг, урт ишиг дуудах. Ялангуяа сүүлийн үед энэ хос ишгийг IA-тэй гэж буруу дуудах тохиолдол бол их илэрдэг. Энэ дээр ингээд багш нартаа гаргаад зөвлөд яаж ажиллахаас хойш нь ярьдаг. За хоёрдугаарт нь болохоор энэ битүү яараас ихшиг залхахыг хүүхдүүд маш амархан уншчихдаг юм. Харин битүү яараас гэвлэх залгаж уншихдаа заавал өмнөө ингээд ихшигтэй хэлээд байдаг алдаа гаргаад байдаг. Жишээл багш хумс гэд. Энэ дээр ерөнхийдөө багш нарыг нөгөө шууд залгуулна холбож хэлэх ёстой шүү гэдэг дээр нэлээд ажиллаж өгөх шаардлагатай харагддаг. За 3 дугаар шатанд буюу нөгөө битүү яараас битүү уншихтаа энэ дээр хамгийн хэрэгэлцдэг нь өмнө нь нөгөө үсэг нэмээд уншаа сурсан хүүхдүүд маань үе дээр үед нэмэхээрээ өмнөх аргаараа унших гад байдаг. Одоо жишээл үсэр гэдэг амар гэдэг үгийг бид нар ам ар гэж уншуулах гад байдаг. Хүүхдүүд жишээлбэл амаар гэж ингэж нөгөө үсгсгэм холбоход байдаг алдаа гаргадаг. Тэгээ энэ дээр нь ерөнхийдөө бас нөгөө үе дээрээ үеэ маш сайхан тогтоолгоод үе дээр ерөнхийдөө ингээд үе дээр үеийг нэмж байгаа шүү гэдгийг нь бол багш нар ерөнхийдөө нөгөө шатлалтаараа аваад явдаг. За 4-р төвшний уншлаг буюу энэ манай өгүүлбэр нэмэнд дэлгэрүүлэх арга буюу хүүхдүүдийн хамгийн дуртай унших сэдв. Энэ дээр бол яагаад гэвэл нөгөө ихэнх үг нь ингээд үгийн давтамжтай байдаг учраас хүүхдүүд маань ерөнхийдөө үгээ их сайхан нүдэлцэн байдаг. Хоёрдугаарт нь
Энэ аргаа бид нэр ер нь үсэг үе үн нэмж байгаа аргаа бол бид нар цас өнгөрүүлэх арга гэж нэрлэдэг. Цас уулын өнгөрөхтэй ингээд томорсоор аваад тэгээ жижигсээ томорсоор байдаг гэдэгтэй адилхан үе үсэг нэмсээр аваад хүүхд ба нөгөө холболтонд нь одоо их нөлөөлдөг их хурдан одоо холбоор тийм техникийг эзэмшиж байгаа юм шиг санагдаж байгаа. Ер нь тэгдэг л тэгж ажиглагддаг. Дээр нь бас харагдах хэлбэрээр нь бид нар нөгөө пирамид уншлага гэж ерөнхийдөө яах нь нэрлэдэг. За ингээд нэгдүгээр одоо үеийн буюу унших арга барал эзэмшилтийн онцлогоо бол ийм одоо үр дүнтэй гарсан. За хоёрдугаарт нь болохоор унших чадварын онцлогоо. За энэ маань бол ерөнхийдөө мөн ялгаагүй ингээд ямар одоо дараалтаа яадаг вэхээр сэдвээ бэлдэн тэгээд сэдвээ бэлдчихэд ингээд дараа нөгөө уншилтаа тэмдэглэх хуудасаа бэлтгэх нь тэгээд үр дүнгээ бас ингээд нэгтгэдэг. За энэ явцд бол нөгөө өмнөх одоо аргаас тодорхой өсгийн хүрээнд уншиж байсан хүмүүс маань одоо гинт үргэлжилсэн үг юм уу зохиол шүлэг одоо онцлог унших хэлбэр рүү орж ш. Тэгэхээр энэ үед унших баг зэрэг ундаг. Тэгчээд эргээд бариад авдаг. Тэгээд ерөнхийдөө энэ дээр багш нар бид нар бол уншлагын дээр ямар удаа нэгсийг шалгуур тавьдаг вэ гэхээр тухайн хүүхд удаа өсгөө тий тухайн ихийг уншихтаа өсгөөс юм уу төсөөллийн зөв хэлж гин үгээ давтаж гин үү үнцийг одоо бүр ингээд тааж уншиж гин үү эсвэл яг зөвхөн үнцийг одоо тэг тухайн одоо их шүүсгийг зөв дуудаж уншиж гин үү гэх юм энэ дуудлагын одоо нэг юмстай зөв дуудаж чадж гин үү гэдэг дээр ингээд үзүүлэлтүүдээ гаргаад энэ үзүүлэлтүүдийн дагав хүүхдэл дээрээ ерөнхийдөө одоо тэдэн хүүхдээ өгнөс тэдийн одоо зөв уншлаа тэдэн одоо хувьтай шалгалтаа гэд үнэлгээгээ ингээ хийгээд явдаг онцлогтой. За тэгээд унших чадварын үнэлтийг ерөнхийдөө ингээ харахад энэ бас мөн 2000 энэ өнгөрсөн жил одоо энэ жилийнх бол арай хийгдэг байгаа. Өнгөрсөн жилийнх болохоор бид нэр хийж чадаагүй. Ковидын үеэс л одоо намар бол хийсэн. За тэгээ ерөнхийдөө ингээ 2015 оноос хийсэн одоо 19-с оноос хийсэн ингээд онцлогоонуудыг ингээд дүгнэлт ингээд үзэхэд бол ерөөсөө энэ эхний үе шаттайгаар уншуул сургадаг нь хүүхдийг маш их сайхан улам их сайн чадваржуулж өгдөг юм. Түүнтэйгээ холбоотойгоор хүүхэд маань нөгөө зорилгоо манай нэгдүгээр ангийн уншилтын зорилго бол зөв төрлөгийн уншиж сурах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэ зорилготой хүрэхийн тулд их олон дахин ингээд давтаж уншуулах нь өөрөө хүүхдийг одоо энэ зөв уншилт хөтэлдэг юм а гэсэн юм одоо дүгнэлтийг бол гаргаж байна. За тэгээд эргээд яг энэ хоёр одоо онцлогооныхоо нэгдсэн энд дүгнэлтийг гаргахад бол шинэ нэгдүгээрт нь 2014 оныг би оруулж ирсэн. 14 оныг оруулж ирдгийн учир нь болохоор 14 онд байж штэ бид нар үеийн аргаар уншиж ирсэн. Тэгээ үеийн аргаар уншаад ингээд ихний онцлогоо хийгдсэн чинь ингээд дөрвөн багшийнхаа ангиас онцлогоо аваад үзсэн чинь зарим задгаа үеийн аргаар зарим нь болохоор битүү үеийн аргаар зарим нь болохоор ингээд үсгэлээд уншаад сурсан ингээд үеийн аргаар зааж байгаа мөртлөө багшийн аргын тавилт нь өөр байгаадсан байхгүй юу. Дөнгөт нь бүгдээрээ задгаа үеэр уншуулъя гэдэг дээр тогтоод тэгээ онцлогоо ингээд нэсээ чадваржуулсан. Тэгэхэд эхлээд бүтэн үгээр уншдаг хүүхд 13 байсан эхний онцлогоон дээр. За энэ болохоор жилийн эцсийн дүн. Тэгээ жилийн эцсээр бол ерөнхийдөө бүтэн үгээр уншдаг хүүхд 100 гараад ирсэн. За тэгээд 2015-аас 16 онд болохоор ингээд 103 нэгдүгээр анги төгсөхдөө. За ингээд 16-аас 100 ирээд тэгээ эндээс ингээд огцсон одоо 100 энэ 2017-аас 18 он дээр 91 одоо хувьтай болж ингэж огцсон нэмэгдсэн юутай холбоотой юм хэрэг багш нараа. Энийн өмнө болохоор бид нэр за энд үеийн аргаар явцсан. Энд болохоор энэ 15-аас 16, 16-аас 17 жил оны хичээлийн жилүүд болохоор манайх унших хүч арга зэрэгцүүлж явсан юм. Тэгээ зэрэгцүүлж явчаад 2017-аас 18 онд бид нэр эхлээд уншуулаад дараа нь бичүүлсэн байхгүй юу. Тэгэхэд энэ үед л уншилт нөгөө цэвэр ингээд уншилтаа хийж дараа нь бичүүлэхээр уншилт бол эрс өөрчилсөн. Эрс дээчилсэн ийм үр дүн гарсан юм аа. За тэгээд энэс хойш 2017-аас 18 онд бол яг энэ одоо эхлээд уншуулаад дараа нь бичүүлгээрээ явуулчаад тэгээ 2019-с 20 онд болохоор өнгөрсөн жил болохоор багш нар маань эхний одоо багц үсгээ үзчихэд нэгдүгээр үеийн багц үсгээ үзчихэд тэгээд уншихаа бичүүлж эхэлсэн. Одоо энэ жилийнх болохоор нэгдүгээр үеийн одоо багц үсгээ үзчихэд нэгсний холболтой заасан юм аа. Тэгэхээр энэний цаана ерөнхийдөө бид нар ингээл уншуул хүүхдүүдэд одоо зөв төдөвлөн уншуулахын тулд унших бичих аргаа зэрэгцүүлж явж үзлээ. Эхлээд уншуулаад дараа нь бичүүлж үзлээ. За тэгэл дараа нь эхний багцын хүрээндээ уншуулчаад аргаа тавьчаад бичүүллээ. Нэгдүгээр шатныг эвлэгч үзэж дуусны дараа бичүүллээ гэдэг ингээд янз янзын одоо нэг олон энэ байдлуудаар бид нар ингээд таавтагч хэлтэй энэ аргыг ингээд хэрэгжүүлэхэд унших чадвар уншихын үр дүн нөөрэ ингээд маш тогтвортой гарч ирж байгаа нь энэ арга маань хүүхдүүдэд маш тогтвортой юм аа гэдгийг бол баталж харуулж байна гэж башин бодож байна. За хоёрдугаарт нь болохоор манай нэгдүгээр ангийн зорилго бол ерөөсөө анги төсөхтэй хүүхд маань бүтэн үгээ зөв төдрлөн унших ёстой. Яг энэ зорилгоо бол манай багш нар маань бол биелүүлж байна гэж ингэж дүгнэлтээ байл гаргаж байна. За тэгээд ер нь энэ
илтгэлээ бичгтээ бол бидний сайн туршлагын саадгүй ном Болдотор багшийн одоо арга дээр ингээд ерөнхийдөө судлаад их сурвалжуудаа авсан. Түүнээс гадна 2014-өөс 2021 оны хичээлийн жилүүд манай одоо бүтэн ийм онцлогоо бараг 6-7 жилийн сурагч нэгүрийн онцлогоо байгаа. За дээр нь манай багш нар бол энэ унших чадвартай Альшин Монгол аргаараа өнгөрсөн жил баасан дээр жагшинж байгаа урьдчилан жил шүү дээ. Манай эхлээд уншиг дараа нь бичээ нэгдүгээр ангид ороод ер нь бол бас сургуулийн унших чадвараар одоо 3-4 удаагийн ихтгэлүүд бол тавигдсан байдаг юм аа. Дөрөвт хүртэл бид нар энэ ихтгэлээр бол оролцчихсан. За тэгээд ийм одоо ажлыг эхлүүлсэн 2015-аас 16 онд эхлүүлсэн бага сургуулийн зөвлөх багш Отхон Тайван багштай үнцгийг тавьсан Отхон Тайван багштай баярлалаа. За энэ унших чадвартай Альшин Монгол аргыг одоо уггүй хөтөлбөрийнхээ үр дүнд дэлгэрүүлсэн багингийн багш нартай баярлалаа. Тэгээ энэ арга маань өнөөдөр ямар түвшинд одоо онцлогдож байна гэдэг өсөл төвчийг бол ерөнхийдөө би онцлогоо талаас нь бичсэн юм аа. Ер нь өнөөдөр унших чадвартай Альшин Монгол арга маань өөрийн гэсэн хөтөлбөртөө, арга зүйтэй, за тэгээд өөрийн сур хүчтэй, за хүүхд сурагчтай унших онцлогоотой, за сургалтын хэрэглэгтүүнтэй ингээд цогц хөтөлбөр болж байгаа бас баяртай байна. За тэгээд хүүхэд бол дөрөх хэвээр сад биш юм аа, дөрвөлжин асах хэвээр бамбар юм аа гэдэг одоо баг сургуулийнхаа баримтлыг зарчмаар бид нэр хүүхдийг одоо ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй одоо уншуул сургах тэгээд би чадж байна гэсэн урам зоригийг суралцсан баяр ёслон бэлгэхийн тулд одоо шинэ Монгол аргаа ингээд тууштай 5 жил хэрэгжүүлж байна. Анхаарал тавьсан баярлалаа.